Нэмэгдэхүүний байр солих болон бүлэглэх нэмэх чанарыг ашиглан доорх илэрхийллийг ахин бичээд илэрхийлэл тус бүрийн хариу ижил гэдгийг баталгасан байна. Тэгэхээр хэдүүлээ эхлээд энэ илэрхийллийг ямар байдалтай өгсөн тэр хിവэр нь гүйцэтгээд дараа нь байр солих юм уу бүлэглэх хууль ашиглан илэрхийллийг гэлдэв янз болгож байгаад ижил хариу гарах нь гэдгийг үзье. Ингээд юун түрүүнд 17.5 дээр нэмэх нь 3 гэсэн хэсгийг бодъё. Энэ нь 20.5 болно. Энэ нь 20.5 болж түүн дээрээ бүгдээрээ сөрөг 7.5-ыг нэмнэ гэж байгаа. За сөрөг 7.5-ыг нэмэх нь эерэг 7.5-ыг хасахтай адилхан. Ингээд 0.5 нь устдаад 20-оос хасах нь 7 гэхэд 13 гарнаа. 20-оос хасах нь 7 нь 13 байна. Илэрхийллийн хариуг олох эхний арга маань байлаа тийм үү? Хаалтаа ихэж бодоод тэгээд нэмсэн. Одоо харин байр солих хууль ашиглая. Байр солих хуульд нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг. Тоонуудын байрыг сольж өөрөөр хэлбэл хөдөлгөж ийш тийш болгож болно гэсэн үг. За тэгвэл солиод үзье. Баахан байрыг нь солиодох бол яах вэ? За ямар тач байршлыг хэдүүлээ солиё. Ингийн сөрөг 7.5-ыг хэлж бичээд түүн дээр нэмэх нь 17.5, нэмэх нь 3 гэе. Хаалтаа үлдээсэн ч яах вэ? Ингээд гүйцэтгэх үйлсийн дараалал солигдсон бол хамаг юмыг хольж солиллоо тий. Одоо харин ахин бүлэглэе. Энд хаалт тавихын оронд бүгдээрээ хаалтаа энд болгочихъя. Бүлэглэх хуульд ингэдэг баха. Ерөөсөө энд бичээдхий. Бүлэглэх хуульд А дээр нэмэх нь Б, нэмэх нь С байлаа гэхэд А дээр нэмэх нь Б гэдгийг төрүүлж бодсон ч энэ нь Б дээр нэмэх нь С гэдгийг төрүүлж бодсонтой тэнцүү гэдэг. Байр солих хуульд нэмэгдэхүүний байр солих хуульд А дээр нэмэх нь Б, Б дээр нэмэх нь А-тай тэнцүү гэдэг. Тоонуудын байрыг сольж болно гэсэн. За тэгэхээр үүнийг эхлээд бодъё. Хэдүүлээ энд байр солих болон бүлэглэх хуулийг хоёуланг нь ашиглаж хад байгаа. Ингээд энд хасах 7.5 дээр нэмэх нь 17.5 гэж байна. Энэ нь 17.5-аас 7.5-ыг хассантай тэнцүү. Ингэж тогтоовол чамд илүү хэлбэр байхаа. Эсрэг тэмдэгтийн 2 тооны нийлбэрийг олохдоо 2 тооны ялгааг нь олдог. Тэгээд аль их тооны тэмдгийг тавина гэж тогтоочихвол амар байх. Энэ маань эерэг тэгээд их байгааз хасна гэж бодчих. Өөрөөр хэлбэл 17.5-аас 7.5-ыг хасах болно. Ийхүү 17.5-аас хасах нь 7.5 гэхээр 0.5 нь устдаад 17-аас 7-г хасахаар 10 гарна. Тэгэхээр энэ хэсэг нь 10 болоод түүн дээр нөгөө үлдээд байгаа 3-ыг нэмээд өгнө. За ингээд энэ маань ч гэсэн үүний хариу ялгаагүй 13 гарлаа. Үүний байрыг ахин дахин солиод бүлэглээд байсан ч яасан ч эцсийн хариу нь 13 байх болно.